Зохиолыг бичиж дууруулсан Мөнхбаатарын бэлэг ундалаа. Солиот 3 дугаар хэсэг. Үжин. Сардмал зам дээр хөвлөрөн хэвтэх нэмгэн хар оролт үзүүрээ сайн богирджээ. Ойр орчимд нь бяцарсан усан үзэм, цөөн хідэн бисрэг алим, гилгарыг нь ч задлаагүй хоёр хайрцаг янжуур, бас таг хөндлөнгөөрөө хэвтэн салхинд нааш цааш хийсэх кофений хоосон аяга харагдана. Жаахан цааш нь ахиулаад харвал уран хайцаасан ууд, ядам хуруундаа бөгжтэй бүсгүй хүний гар, цусны тусал болчихсон цайвар шаргал цовны ханьцүй, задгаалсан үсэн нөөрнийх нь тэн хагасыг халахлан унжсан үжингийн халуун цусандаа будагдан хөвтөх төрх нүд халтрам үзэгдэх аж. Гудамжинд зогсох хүмүүс дэмийл. Яна, яадаг үлээ? Түргэн дуудаач. Гих зэргээр орох байхаан олж чадан байх. Харин арай сэхэтэн түргэн тусламж цагдаагийн газар руу уцтана. Тэртээ хол шидэгдсэн утасны цаанаас баяртын дуу. Байна уу? Хайраа байна уу? Байна уу? Үчи хэмээн тэнгэрт хаттал ойж буухаж. Даанч үүнийг хайрт ихнэрс сонсохгүй. Бас баяртад хариулж болсон бүхнийг хэлээд өгөх хүнч үгүй. Уг нь бол энэ орой үжин болцож тассан бяцхан цэцэрлэгийн вандан сандал дээр нөхрөө хүлээж суух байсан. Яг өчигдрийн шиг, бас уржигдрийн шиг. Өдөр бүртэл адилхан хөдөлсөн гудамжаар алхаж, инээлт цэрэг гэртэн хараад хэн нь хоолоо хийх тэр мөрөөцөж зоос хаях байсан. Унтах гэж байж тамхи татлаа гэж үжин ундууцаж, баярт харин тагтныхаа хаалгыг хаагаад дахин шүдэн ухахаар ариун цэврийн өрөө рүү орох байсан. Гэвч өнөө орой биш. Халуун хайрын гэрч болсон мөнөөх цэцэрлэг рүү бус хайртыг нь үхлээс аврахаар хүчлэн тэмцэлдэж буй эмнэлэг рүү баярт гүйж явна. Ямар ч шашин шүтдэггүйч бурхан гэж байдаг юм бол хэмээн чин зүрхнээсээ сүсэглэнэ. Том гიშгэлэн гүйх түүний алхамтай зэрэгцэн хяналтын аппаратанд чимээ цохилох. Баяртын гიშгдэл улам хурцсах авч мониторын чимээ удааширсаар. Сэхэн амьдруулахын хаалгыг эвдэх шахам татан орж хонглоор гүйх баяртыг угтсан эгчийнх нь бас хадам ижийнхэн нулимстай нүд айж түгшгсэн харуулцаж харамссан харцаар түүнийг угтах нь аимшигтай. Эмчийн санаа алдан уруула хөдөлгөж ядан хэлсэн хэдэн үгтэй зэрэгцэж баяртын тархи дотор нэг зүйл тасрах мэт болсон. Түүнээс хойш тэр юу ч сандаггүй. Хэрхэн тэндээс гарч явснаа, яаж гэртээ харснаа, шүүх хурал хэрхэн болж өнгөрснийг, хамгийн сүүлд их нэртэйгийн юу гэж ярьснаа гэд. Баярт уйлаагүй, хоол идээгүй, усч уугаагүй. Хүний урманд ганц хоромч сурам хийгээгүй. Гутлын хайрцагтай зургнуудаа шалаар нэг тарааж хаяад өрөөндөө ганцаар хэр удаан хан налж суусныг бүү мэд.